17 дугаар жарны модон могой жилийн сар шинийн мэндийг та бүхэндээ төвшүүлье. За энэ жилийн цагаан сарын хувьд шиний нэгэн байхгүй их өрмөц цагаан сар болж байна. За цагаан сар дөнгөж болоод өнгөрсөн байгаа учраас үүнтэй холбоотой Монголд болж байсан нэгэн домог мэт яриаг та бүхэнд өгүүлье. Ам аварсан арслан. Ханны орзороос дүүжлэстэй арцгар төмөр хаг хөлтөн энэ тэндээ цуурснаас нэхий дээл хүнддэг хичээлийн танхим жавар ургасан хүйтэнд зойр болжээ. Мод нүрсээр галалтыг дотуур байр аминд туулж ахлах ангийнхан 2 өдөр хичээллээд олигтой үр дүнд хүрсэнгүй. Аймгийн дарга ахуй үйлчлэгээний дарга сургуулийн захирал нарыг өрөөндөө дуудаж 7 хоногт багтаан засвар хийж хичээлээ хэвэн эхлүүл. Хөлдсөн анги ус алдсан газрыг олж гисгэхэд багш ажилчдаа тусалцуулах хэрэгтэй. Шаардагдах сэлбэг хэрэгслийг яралтай ол гэж үүрэг өгсөн дам сурагт олдовч сурагч бидэнд ямар хүртээлтэй биш. Нэгэн өглөөний цайны дараа тасагтаа баяр хөөртэй орж ирсэн найз доо. Чи түргий яваад халдсан багштай хэлж чөлөө аваад ир. Би унаа олчихлаа гэж ихэд догтлонгоо хэлэхэд год өсрэн гарч өвгөн багшийн хөөд хар уртаараа чирээлэглээ. Хөх морд сумаас орлогч даргийнхаа өвлийн идэж авчрах доогийн танил жолооч хөвөнтэй туурга гутал ховц сатсан болохоор ачааны голд хонхор гарган 9 жавар нэвтрэх эргүй бие хулдан суугаад хөлдөө боов мэрж элдвийг хөөрөлдөн аян замд ам хуурай явсангүй. Жолоочийн нэр сумын заан дэлгэр өнгөрсөн намрын шар нарын эсэн тааламжтай өдөр манай сургуулийн биеийн тамирын зааланд 32 бүх барилдахад сургуулийн ахлах насны авраг доржийг давуулж гуйдан хайчхаад халтран газардахад доржийн ангийнхан хайн гэж хоолой мэдэн ашгарсан ч дорж дайлан бэн зодогныхоо элэг бүсийг дайлж тахимаа өгсөн юм. Улсын авраг шалгаруулах үндэстний бүхийн барилдаанд 4-р байр эзлээд өчигдөрхөн ирсэн уран мэгт Чинбат начинтай хөлөртлөөр зууралдан барьц түр тавилцах үед дарга даамалгүй дэлгэрчин Чинбаттай ингэж байгаа юм бусдтай нь бол ан ман үзэлцдэг гэлцэн түүнийг магтаал үгээр затгатал мань нэр начингийн өсгийлдэхэд өргөдүүлсэн адил өнхрөв. Дэлгэр алиа хошин ир бололтой босч тахимаа өгтөө. Томчуудыг алгадаг начингаар тоосоо гүйлсэн би хойтонгийн наадмаар барилдвал начин цол наашаа гүгээд ирэхдэг гэхэд заал дүүрэн хүмүүс нэжигэнтэл инээлдэж байж үлээ. Хариу бүрийгээр хөх морт сумын төвийн бараа гарч дэлгэр жолооч газ 51 тэрэгний кабин дүүрэн халбалцах бүдүүн эрийг ангийн ябогийн гэрийн гадаа буулгаад 2 залуу бүтэж үхээгүй бол буу хаалаа хэлээрэй гэхэд тоо сэржээ хичээнд гэтэл дэлгэр огцомхон эргэж цагаан махны хойд талын сэржээг их үү гэж асуугаад доог тийм ээ гэхээр кабиндаа өсрөн орлоо. Сэржээ ихч дэлгэрийг бит хоёртой ороод ирэхэд том цөгцтэй дингийн гэрэлд баг хүүгийнхээ эски амьсыг цайлдан сууснаа. Ухасхийн босч сайн ирцгээ үү дээшээ суух юмэв. Дэлгэр хамаатан садангуудыг чинь хамж аваад харсаар байтал өнөр олуулаа сайн ирж байгаа үсттэй гэж хэлээд чангаар инэв. Нодингоос сумын зарлага сэржээгээр явуулын жолооч саатах болсон гэж хэлцдэг нь дэлгэр ахвалтай. Сэржээ ихч хүйтэн усанд хөлдөө сүүд самрах зураа сумын төвд өчигдөрхөн намын хурал чуулган болоод тарсан. Завхан баригатын гонгоо өвгөн концертод оролцсон хэдэн хүүхдийн унаа тэмээ аваад маргааш буцахаар үлдсэн гинлээ. Гонгоо нар шингэх үед хэдэн тэмээгээ өгтлөөд манай хойгуур зүүн тийш өнгөрсөн. Бодвол 2 хоног уягдсан үлэн тэмээдээ тушиж шүнжин өвслөхөөр явсандаг. Өглөө нар хөөрх үеэр үүгээр өнгөрөхтөн тосоод уулз. Өвгөн та хоёрыг дайгаад явуулгүй дээ. Хэрвээ гонгоогоос хожимдвол хавьд элсний ард авах унаа олдохгүй хэцүүд нь хэмээн хөөрөв. Дэлгэр жолооч бид гэртээ ирсэн мэд туглаад жижиг гэр аргалын элчинд халууд өгөх үеэр бослоо. Гар нүрээ угааж адууны хөрсөн гэдэс амтархан идэх үеэр сэржээ ихч нөмгөн гарч нэлээд удаад аргал шаваг хормоолон орж ирэхтэй. Гонгоо захиатай юм шиг тэмээдээ хөтлөөд үхрийн борлжийн амаар айсвэ. Та хоёр ундаа ярамгүй уучгаад амдаж уулз гэлээ. Өрөөсөн хөл муутайч эмнэг догшныг сургахтаа хинээж дорвч үзээгүй гонгоо өгшин тосч цуссан бит хоёрыг сүрхий шимтэнгүй ажигласнаа. Эрдэмтэн хүүхдүүд хизээ ирв. Бодвол газар жирэглэх унаа юу байна гэж бодоод доглон гонгоогоо санаа байлгүй гэснэ. Бит хоёрыг тийм гэж хариулах зургүй.
Та хоёр хинээд болсон юм бэ? Хөдлөختөө дайраад авъя. Ачаа бараа ихтэй юу хэмээн алиалав. Аймгийн сургуулийн том сурагч Добит хоёр нэг тэмээ зайдалж бяцхан дүүнрээ сундалдуулан жанжуулсаар шингэх нараа тэнгэрийн хаяанд дулааран элч муута туяагаа шаргал манхан дээгүүр зарцаах агшинд тоонт давж уруудлаа. Гонгоо та сони юм хуунчлаач гэж шавдуулахад өвгөн мод толгоогоо түрүүнээс сугалж улаан дүнсээ асан хамрын нүхээр бөөн утаас авсуулав. Тэгснэ. Та хоёр дуулсан байх л таа гэд ийхүү хуучилж үлээ. Залуу ир цогсог цагаан хяронаар алдсан 3 морьныхоо сурагдуулж хул азрахтаа дунаас ирмэг хүрэгчгүйгээ барьж хөтөлсөөр харив. 2 хоног уяж хагсраасан хүрэгчгүй угийн хөнгөн хөлтэй барагтаа морь дагуулдаггүйг хавийнхан андахгүй. Ямар таач гахаа жилийн цагаан сарын шинэ нэгэнд сахалт дондог жижиг хүрэн үрээ унсан хүү гүйцэлгүй цахир толгоон бууц хүрээд миний хүрэн морьны өмнө шороо цацдаг унаг элсний ар их Монголын бөөрөгт хэдэн жилдээ төрөхгүй болов гэж бодсон энэ дүрл болжээ. Жааграм бийн зээгийн хүрэн үрээг ягаад ч барсангүй гэхэд халамцуу даштой үрээ биш байдас болохоор нь хөөж гүйцэхээс нэрлэхээ үзгэхэд дүн хүүтний ирч харих замаар эрийн хиймэр морьны хурд сордог заншилтаа энэ нутгийн ирчүүл уулга алтан гайхацгаажээ. 4 туураа яралцуулан хатрах хүрэгчгүүний аамыг амгаа зузаан хүчээр тогтоож орой хонь хотлох үеэр Баян галсангийн гадаа дөрөө мултлаа. Баяны хот торох ганц хөлдөөсгүй цэвэр цэмцгэр үхрийн баас хоньны нойтон хоргол хөх бууцны хормойд зэрэгцүүлэн оваалсан нь Баяны малч Нямбаа хичээнгүй хүн гэдгийг илтгэн. Зуны наадмаас хойш уулзаагүй. Түншөөд малын тарга хүч хол ойрын сонин хачны хөөрөлтөн дундаа тавьсан гуйлан тахтай цай хоосрох үеэр Баян яриагаа огцон тасалж "Хүй чи бууртаа тэмээ ирэхээс өмнө морьсан харахгүй бол манай буурны зуудгийг дуулаа байлгүй" гэхэд буур бүхэл нохооноос сүнсээ зайлтаадаг цогсог дотн түншээ даган гарчээ. Удсангүй Баяны шар буур хориод ингээ туун сул хүзүү сунган газар дөрөгтөл хүрхэрсээр хотолжээ. Цогсгийг дуурах бүр гэрийнхээ баруун хоймор тушаа зэрэгцсэн шүтээ таснаас хавирч данк хөлтөөсүүл шав шув буулган шавхажээ. Зуудаг нохой муу зантай буур газрын амхааж гай төвтгөр холдуулдаг гэлцэх нутгийн заншил өвгдөөс үлсэн уламжлаа гээгүү Баян галсан хурдан мороор бахархдаг уяач ирийн адил омог бардам янгирын арсан дээлээ гэлдэргэлэн зузаан олбог дэвсгэрт өвдөг нуглан тухалжээ. Баяны дөрөнөдтэй том алтар нохоон догшин буурнаас ухаан тавтлайн хураалгатай аргал бараатан сүүлээ авчин эвхийн хөвтгээс юун хуцах мантай. Шар буурны хөдөлгөөн илт төргсөж хотоо тойрон эргэлцээр хэсэг удаад Баяны зузаан эсгийн үүд сүр сархийн дотогш цөмөрч 2 бөөрөнхий цагаан дүлээний дөрүүлж мөргөн унжээ. Цочирдсан хүмүүс сандран харвал унаа морой хээр орхиод бүтэн оройжин буураас ногдон мүлгсэн 2 ирийн ам бэрж ирүү дагжуулан чичрэн. Баян цоохор авдрын араар гараа шургуулан хэсэг адснаад хоньны илгээр амийг дарж боосон борлонхтой үхрийн ох гаргаад өмнөх явган ширээний шургуулга татан ногоон сяанд дүүргэв. Тэгснэ том тулганы галаа шилээ үрдэн шавгийн цогон дээр тавьж шар тос хөвүүлэн халаач өнөөх хоёрт цутхан балгуулв. Нэгийн хамрын үзүүр хайрагдсныг стооцвол өнөөх хоёр гайгүй бололтой. Энэ бүгдийг харж суусан залуу цогсог маргааш дөрөв давхаагч нь улаан ялаг болгон мөлхүүлээд ингэнээс нь төөрүүлээд хайнаа гайгүй хэмээн боджээ. Баяных тас хар урт модон дэвш дүүрэн адуу үхрийн мах тэдний өмнө тавихад голдоо хүүт ортлоо бээрсэн 2 дуу орж зарим үед догшин буурны бараг зогдор дор амьсгал хураан бэвитэл ивхэрснэ холтгоор нь хөтлөлдсөн мөлгснөө ам өрсөн ярьж Баяны 8 хант инээд дуу бялгажээ. Хүрэгчгүйгээ эмээллэн уурга тулан мордоод хөдөлтөл Баян "Хүй цогсгоо чиний явах зам дагуу бууртаа тэмээ бэлдсэн шүү" гэж сануулад үлдэв. Шар буур твэнийхээ захад бот шар шаваг хөлдөө газартаа наалдуулан бөмбөрхийг харж "Миний хөрөнгөөг асахтай шар буур арай гүцэхгүй байхаа" гэж бардамнан уургын хуваар хэд сайн ороолгоод гүүгээ дав яран ухас хийжээ. Хэсэг давхиад эргэж харуул шар буур хүзөө сунган айсвэ. Хүрэгчгүй чигсэн гэнтэл салхи шуугуулан хордлно. Эцэд саарах шинж ерөөгүй.
Бөөрөг шувтарч хараа алдам цагаан тал мэлтийх цагт өнчин толгой бараантан нэгэн цагаан мортон амт олсон хар гүүхээрээ давхих харагдав. Цогсог халууцахтаа лоозны бүчийг тайлбал ширүүн салхи авч чулуудахад даяран эргэтэл шар буур ойр айлын зайд хүчит дөрөв давхайн үзэгдэхгүй шахам тэгшиж байсанд бараагүй хаягдсан гэж эндүрсэн залуу эрийн хөстэй нуруу хүүтдэн дагдсны ус туждаа босох шиг болоод зүгтлээ. Өнчин толгоон араар орох үед морьтойр хөнгөнсөн дуугаар хаа хөж хэмээн хашгиравч буурны ам гүүний шингэн сүүлэнд хурж алтан байлаа. Одоо гэвэл буурны хөгцтэй шар соёо гүүний баривноос хагас дутуу мөхтөл хүм морьтойгоо хөлдөө газар няцж шидэгдэх аюул нөмөрчээ. Цогсгийн нулимс нүд бүрхэн толгоон араар давж бөөн бараа юмд тулаад өнгөрөхөд хажуу талаас нэгэн юм ухасгийн дайрах шиг болтол цагаан морьтой хүн уухаас хэмээн хашгирахыг бүдэг бадаг сонсоод уйхирдан амьсгаадах цагаан морийг хөрөгчгүй үрсэн зогсхууяар юутаач буурны аман дөртөөгөөгээ ухаарчээ. Тосч давхсан хүн баяны шар бууранд хэн нэгэн баригдах гарцаагүй боллоо. Харсаар байж яаж зүгээр байх вэ? Хамтдаа дуусъя гэж бодоод амдан давхлаа шүү гэж хөнгөнсөн дуугаар хэлэх нь биар би эд тэгшэрсэн цэргийн арслан зундой дүрээрээ. Өнгөрсөн хавар хувь нөлөөлсөн анхны оршооны даргаар сонгогдсон зул цагт хожим бүгд найрамдах Монгол ард улсын авраг малчны лэг бөхт хүрэн буур шар буурны өмнөр хэрэн саатуулаад өөдөөдөөс харан шавж зогсно. Дуучмээ авсан буур толгой арын хонхорт тэмээдэ шаг бөөгнүүлэн хураагаад отож зогсон дээр цогсог давхиад орчихсон юмсан ч. Зундой цогсгийг бараг л тэрвэрэн буулгаад цаашаа яваад шээ их айсан хүн морь харахаас болохгүй. Амандаа мөстө араатанд бариулах гэж байж малгай авах юун арилсан дотортой хүн бэ чи хэмээн загнах сануулах аялгаар хэлж өнөөх хоёр баг зэрэг саатаад мортохдоо зундуй. Зайлэг энэ удаа чиний амьд би биш зул цагтын лэг бөхт орох шивдэ гэснэ. Хоёр буурны хажуугаар өнгөрөхдөө морио чүүлэн шурт хийж шар бууранд наалдах шиг болоход морьтой хүн буур хоёр хол айлын зайтай харайлгаад шар буур муухай орлон өвхгөнсөөр дороо эргэцгээжээ. Ойртон очивол зундуй бариугаар том гараар буурны сүүлний угаар атгаад мушигсан харагдав гинэ. Буурыг хэсэг орлуулад сүүлийг тавтал хомгүй зогтаахад гөлмөө ороолгон хөөхдөр үзүүлбэл шар буур сүүлээ авчин зайлжээ. Зундуйлыг бөхтгүй би нэг юм дийлэх аятах нэ. Жаахан чангалбал сүүлэн тасарч мэдгдэг гэж хэлээд тас хөхөрчээ. Ирлээс ирсний хойно цогсгийн бие муудаж 20 тоноог ил аршихад багийн тэргүүлэгчээс чөлөөгүй хонь хурганы бэлчээрээс хол явхаа баргуулжээ. Цогсоггүй саяхан болтол дэ залуу насны сагсуу зам уу ам осолдох инүүхэн чүү хэмээн загтагсан. Тэрбээр ам аварсан зундуйнд 3 жил дараалан шинийн 3-нд бэлэг хатагтай золгосныг мэдэх өгсчүүл хуруу дарам зөөрчдээ айх өрхийс. Үүнийг өгүүлдэг аав минь тусч сайхан сэтгэлтэй гонгоо өгшин мөн ч олон танил буурлууд нөгөө ертөнцид оджээ. Цаг хугацаа юутай түргэн өнгөрнө вэ? Үнэн болсон энэ явдал домог мэт яригдах арай болоогүйсэн.